төөрсөн сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Талын түмэн адуу 2025 олон улсын соёлын наадам амжилттай болж өндөрлөлөө. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо эрс нэмэгдэжээ. Нийт гэмт хэргийн 35.1%-ийг заллах гэмт хэрэг эзэлж байгаагаас иргэдийн банкны дансыг ашиглах явдал зөнхөлж байна. Хүүхэд нь өвдсөн тохиолдолд төрийн алба хаагч цалинтай чөлөөг хэрхэн авах вэ? Брэдэд 14-өөс 17 насны хүүхдүүд өрхийн үйлдвэрлэгч нар болно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Онцгой байдлын байгууллагад 23-наас 24-нд шилжих шөнө 15 иргэн төөрсөн сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэжээ. Тодорхойлбол Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 5 суманд эрлийн ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон байна. Эдгээр иргэдийн 7 том хүн 8 хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад автомашинтайгаа зорчиж яваад төөрч сураггүй болжээ. Эрлийн ажиллагаанд онцгой цагдаагийн байгууллагаас гадна орон нутгийн мэргэжлийн ангиуд оролцсон байна. Талын түмэн адуу 2025 олон улсын соёлын наадам Хинтээ аймгийн Чингис хотод 2 дахь удаага амжилттай болж өндөрлөлөө. 2011 онд анх нэг сумаас эхэлж аймаг, улс, олон улсын болж өргөжсөн тус наадам энэ удаад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж аялал жуулчлалын шинэ боломжуудыг бий болгосноор онцлог болжээ. Тухайлбал аймгийн болон Бэрхийн Дал Дуур хаан музей, Батноров сум дахь Тэнгэрийн андгаа зохицолбор болоод хаан эдийн чуулгын мордон цэргийн нээлт үзэх, хүүхдийн мордон парад, дээлтэй бүх адуучин, эмнэг буйлга, бүсгүүчүүдийн ганган мордны шүүрэ, тайг нохооны хийц, богино зам мордон зэрэг 12 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж хүн бүрийг оролцох боломжоор хангасан байна. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо эрс нэмэгдэжээ. Тэр хэрээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Өмнөх сартай харьцуулбал ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо 4,000-аар нэмэгдсэн төлөв гарчээ. Тухайлбал нэг даатгуулагч ажлын 76 өдрийн тэтгэмж авах эрхтэй. Гэхдээ татвар төлсөн хэмжээгээр авах учир хүн бүрд харилцан адилгүй олгогдно. Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 61 мянган ажил олгогч байгууллага байгаагаас 35 мянган одоогоор шимтгэлээ төлөөгүй байна. Цагдаагийн байгууллагад он сар нийт 42 мянган хэрэг бүртгэгдсэнээс 35 орчим хувийг заллах гэмт хэрэг эзэлжээ. Заллах гэмт хэрэгт иргэдийн банкны дансыг ашиглах явдал зөнхөлж байна. Тодорхойлбол 272 данс өртснөөс 65% нь буюу 176 данснаас 603 сая төгрөг алдахаас сэргийлж чаджээ. Түүнчлэн Facebook болон бусад захим талбараар хуурамч мэдээлэл тарааж гар утсанд нь ирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтрэн танил болон ойр дотны хүмүүсээс нь мөнгө гуйж авсан 26 заллах гэмт хэрэг бүртгэгдснээс 54 сая төгрөгийн хохирол учирснаас 52 сая төгрөгийн дүнг хязгаарлажээ. Мөн 165 хурамч хаяг илрүүлснээс 138-ыг устгаж, захим өрөвтэй тоглоомын 1860 домен хаягийг илрүүлэн 1015 хаягийг Монгол улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгосон байна. Засгийн газраас хүүхэд нь ханиад хүрсэн эмнэлэгт эсвэл гэрээр асрах шаардлагатай байгаа бол 5 хоногийн чөлөө авч болно гэсэн тогтоол гаргасан. Чөлөө авахын тулд томуудад өвчнөр өвжилсөн тэгээс 6 насны хүүхэдтэй өвдсөн хүүхэд нь зайлшгүй эцэг их асран хамгаалагчийн хяналтад байх. Хүүхэд өндөр халуурсан, халуураад удсан, халуурч байгаа, хүндрэх эрсдэлтэй. Мөн хүүхдийг өргөх сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгт хамруулсан байх шаардлагатай. Тогтоол төрийн алба хаагчдад хамаарах бөгөөд хувийн хвшлийн байгууллагуудын ажил олгогч нарт дээрх санаачлагад нэгтгэхийг эрүүл мэндийн сайд Чимбүрэн уриалаад байна. Брэдэд 14-өөс 17 насны хүүхдүүд өрхийн үйлдвэрлэгч нар болно. Тодорхойлбол Брэдэд үйлдвэрлэгч хүүхдүүд хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Гараар юм хийх, бүтээх дуртай, чадвартай хүүхдүүдэд зориулан тус хөтөлбөрийг гаргасан байна. Үүгээр хүүхдүүд бизнес төлөвлөгөө болон маркетинг хийж суралцах бөгөөд багш нарынхаа хамтаар бүтээгдэхүүнийхээ загварыг зохион бүтээж, хөрөнгийн зардлыг тооцоолж суртаа. Улмаар бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах юм. Гэхдээ эхлээд суралцсан, тайлан гаргаж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж анхны ашгаа олно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.